Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ийн орг амино BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. Эхлэхдээ өстой ийм л юм байд юм шүү дээ. Нэг цаана одоо тий Арнольд Марнолтын түүхийг одоо сонсохлоор Рони Колман энэ ч хөтлөөр одоо маск заасах зүүцэн ингээл одоо бичлэг хийгээл цааны юм байд юм шүү дээ гэж мэдчихэж явчаад энэ ч өөрөө яг эрүүл мэнд муу юм уу гэж бодоод эхэлчихэж байгаа. Гэтэ яг эрүүл мэнд бол ерөөсөө биш байгаа. Том биш болчиход байгаа. Тэгэхээр чи энийг одоо яах ёстой юм бэ гэхээр л одоо натурал бодибилдингийг л хөгжүүлэх ч гэдэг юм уу. Натурал одоо тэр трансформацийн видео хийх ч гэдэг юм уу. Иймэрхүү байдал руу гал одоо энэ орж ийн л та миний хувьд л угаасаа хүссэн хүсээгүй дэлхий тэр чигээр л орно. Ингээд хүмүүс үхэл хахад ингээд энэгээр ингээд яваад байгаа гэж хэн ч гэсэн бодохгүй шүү дээ. Тийм ч учраас одоо энэ классик боди билдинг short time гэх тийм үстэй. Эдгээр яах гэж гарч ирж байгаа. Ойлгомжтой ш тийм үстэй. Ийш нь явуулж ш тийм үстэй. Нийтээрээ ийм сайхан гоё бие биелдэртэй ийм залуучууд байж байгаа. Одоо гол эрэг дээр чинь пляж дээр усан бассейн дээр ийм бол залуучууд 100 гудамжаар ингээд явж байхад гоё шүү дээ тийм үстэй. Зурагш харин биен дээр бол ингэж боддог байхгүй. Анх болохоор яг санаа нь бол натурал бодибилдингийг дэмжих гээд гаргацсан. Тэгсэн чинь яасан бэ гэхээр нөгөө нэг өрсөлдөөн ингээд амар их болчиход байгаа байхгүй. Одоо менс физик англи өрсөлдөөн амар их болоод маш олон их тамирчид ингээд тайзан дээр зогсоод ирэнгуут нь яаж шүүхэ мэдхэ болчиход байгаа байхгүй. Тэгэл ирэнгуут чинь нөгөө нэг одоо хэрэглээрөө орчиж шít. Нөгөө энгийн одоо ингээд залуучууд чинь тайзан дээр зогсоод одоо тэр маш олон 20 30-аараа зогсчихгонгуудаа тэгээд тэн дундаас одоо 5 маунж гэдэг юм уу те үнэхээр ингээ бүр ялгарцнуудыг ингээд шилж аваад шалгаруулад ирэхлээрээ дахиад нөгөө нэг зүгээр ингээ натурал гэсэн одоо зүйлийг дэмжих биш эсрэгээр одоо энэ менс физик англи бол миний бодлоор тэгж одоо мистер Олимпийн одоо менс физик английн залуучууд болт бүр утгаа алдлаа амар болчиход шин бүр ингээд боди билдинг болцсон байгаа шүү. Бүр боди билдинг болчиход байгаа. Тэгэхээр одоо энэ шүүлтэй одоо бүр одоо болиул одоо бүр одоо жижиг мастаж гэдэг юм уу. Одоо Фрэнк Зейнийг л тодруулаад их хэвээр юм уу л гэж би бас бодоод байгаа байхгүй. Фрэнк Зейнийг бол би Фрэнк Зейний тэр YouTube дээр тавигдсан бичлэгийг тэр Орос дээрээс би дандаа юм үздэг юм л. Оросууд бол ерөөсө бүгд лайк дарсан байгаа байхгүй. Ерөөсөө Фрэнк Зейн. А бид нар одоо дандаа том болчихгоод харсаар байгаад Фрэнк Зейн бол нэг туранхай хүн харагдаад байгаа юм тийм үстэй тий. Одоо хэм фил хийт ч гэдэг юм кайгерин мэрийн энэ гэсэн энэ бол хүндээ ямар ч боломж байхгүй шүү дээ чи бодоод үзтээ. Стероид хэрэглэхгүйгээр яаж тийм болох юм бэ? Одоо чи колумны бэлтгэдийг харсан биз дээ. Нэг гартаа 90 кг-ын гантил тий 90 кг-ын гантилийг нэг хүн нэг нэлээд хийдэг нэлээд болоо хараа гэж өргөж авчираад нэг гар дээр нь тавьж байгаа шүү дээ. Тэгээ хоёр гар дээр тавьд 180 кг-аас налуугаас гантилтай 10 давталтаар хийгээд байгаа шүү дээ тэр чинь. Ямар ч боломжгүй байхгүй. Суулт гэж 388 кг-аар сууж хагаад тэгээд тэр яаж тисэх юм бэ тийм үстэй. Тэгэл хөөрхөн амтан тэр сүүжин дотор ордог хэсэг нь бахан ботсэрсэн байл шүү дээ тийм үстэй. Тэгэл одоо хөөрхөн амтан өчнөө мөнгөтэй байгаа тэр хүн тийм үстэй. Өчнөө сая $100,000 хагалгаанд ороод одоо тэгэл сумгаа ийм л байдалтай. Сүүлийн ярилцлагын би бас үзсэн л дээ. За тэрэн дээр бол тийж ярьж илээ. Одоогийн одоо мистер Олимп, Фил Хит хинж үүдэн тий. Эдгээр одоо тайзан дээр байгаа одоо Уильям Бонак ч гэдэг юм уу тий. Эдгээр маань бол ерөөсөө 90-ад онд бол тайзан дээр зогсон бол нэг нь ч бол бараг топ 5-д орохгүй шүү гэж ярьсан байлээ. Үнэ. Тэгээд магадгүй бол үнэхээр одоо ингээд Дорин Йейтс нэг бол одоо цагаан арстангаас тий. Нэг бол одоо Рони Колманаар одоо ингээд бодибилдинг фитнес ингээд хашраад одоо болж байгаа болов гэсэн бодлоос дадаас төрөөд байгаа хөөх. Одоо Фили тэр Декстер Джексоны бэлтгэл харангуйтлыг тэгэл хөнгөөл хийгээд байгаа хөөх. Ингээл нэг аргалцаагаа л тий. Тэгээд тэгэхээр тэр нөгөө нэг одоо эрүүл мэндэл бүгдээрээ бодцоо гадах шиг байна л тий. Одоо хэн Дорин Йейтс бол одоо эрүүл мэнд бол маш муудсан шүү дээ. Тэр нь маш муудсан байхгүй. Тэгээд Дорин Йейтс тухайн үеийн одоо топод байж байгаа шүү дээ. Саяны тэр Рони Колманы хэлдэг бол үнэн л дээ. Ороо Дорин Йейтс, Фликсвиллер, Шонгре тийм ээ. Ингээл энэ хэд зогсож байхад бол бас хэцүү байсан шүү тухайн үед бол тийм үстэй. Тэгэхээр одоо тэд нар энд гараад ирэхэд эвгүүтүүлнэ шүү дээ одоо бол тийм үстэй. 10 хэдэн жилийн дараа гарч ирж байгаа гэхэд Кевин Левроныг харалда тийм үстэй. Бас тэгэл одоо 56 55 одоо 56 таван шүү дээ.
чинь тэгээд. Тэгээ ер нь бол би бол зүгээр миний бодол шүү зүгээр нэг одоо хүмүүс янз бүрээр л ойлгох бах. Миний бодлоор бол ингэж өөрийгөө хордуулан барин тийм үстэй ингэж одоо тэр Мустафа Антер гэдэг байгаа шүү дээ. Мустафа Антер бол одоо жижигхэн болцсон байж байгаа шүү дээ. Гонтершлэр компанийн зураг мөргийг харсан биз дээ тий. Энэ тэгэхээр нэг хэцүү байгаа байхгүй тийм биз дээ. Тэгэхээр энэ экстрим бодибилдинг бол ер нь бол одоо ер нь цаашдаа ирээдүг бол ер нь болж байгаа байхгүй тий. Тэгээ одоо менс физик англи нь арай дээр гэхдээ тэр одоо бас л хэцүү болчиход байгаа. Гэхдээ юу сонирхчдын төвшөнд бол сонирхчдын төвшөнд аматер сонирхчдын төвшөнд яаж болно шүү дээ энэ чинь тийм үстэй сайхан ингээд хичээлээд гоё бие бэлдэртэй эрүүл тий явахд болохгүй юм байхгүй шүү дээ тий. За тэгээд маш сонирхолтой ярилцлага боллоо гэж бодож байна. Энэ бол яриалах юм бол маш олон. Энэ яриад байвал дуусахгүй сэдв. Би бол яриад байвал одоо ингээл цаашаа ингээл яг энэ хөгжил нь ингэж яваад байна л да тий. Би бол тэгж л ойлгоод байна. Хөгжил нь одоо ингээд тухайн үед нь бол одоо би одоо 15 жилийн өмнө мэдсэн гэхэлэр ч л одоо Ronnie Coleman энэ жил яг үзэл ингээд бэлтгэл хараад явж исэн үйл байгаа байхгүй. Тэгэл бүгдийг мэдчихэл за ингэдэм байна гэж бодоол тэгэл одоо эн чинь дараа нь 15 жилийн дараа гэхэлэр сэтгүү өндөр шал өөр болж байна л. Coleman одоо тэгэл тэр хэн Paul Delete энэ бол бүр гарчин болцсон мэл ч тийм үү. Тэгэхээр би бол Майк Матерацаас харамсалтай. Матерацаа бол тэгээд ер нь өгөхөө өмнө бол айгүйх юм ярьсан шүү дээ ер нь бол би энээс болж ингэж тий баларчлаа гэд манайр чинь бол шууд гинтхэн өнгөрчөг юм шүү дээ ер нь бол пиано эрж пиано тэр шиг тийм үү. Насер Самбати энэ бас ярьсан байдаг тий. Ямар хэцүү юмнуудыг тий энэ тариамаар энэс үнэхээр залхаж байна. Тэгээ тэр хүн чинь бол маш одоо ухаантай хүн шүү дээ. Шантар матар тоглолдог. Боловсрал бол маш өндөртэй. Тэгээ тийм хүмүүс одоо тэгэл ер нь бол байхгүй болж байна л дээ. Одоо Самбати, Кевин Леврон энэ хэн Ronnie Coleman бүгд бид нэг онцтой ер нь бол тий. Нэг онцгод байхгүй. Тэгэл одоо ингээд дундаас нь айгүй олон хүн нас орчлоо шүү дээ хамгийн гол. Ингээл харахад л өнгөрцөн байж байгаа байхгүй. Дандаа зүрх тэгэл илэг тэгэл. Тэгэхээр сүүлийн үе нөө та би бол ингээд Оросын насан зохицлын төвийн одоо Виктор Николаевич Сильвиано гэдэг хүний одоо онлоор ерөнхийдөө жоохон бэлтгэл заадаг байхгүй. Тэр үний талаар та сонсч байсан уу? Тэр нэг эрдэмтэн хүн бас нас орцсон л доо. Ер нь бол тэр стероид энтриг бол мэдчихсэн олимпийн тамирчин байна. Хин гинэ? Виктор Николаевич Сильвиано гэдэг хүн. Би нэг хэнийг байна гэж бодохгүй. Пауэр лифтинг нас орцсон шүү дээ тэр. Турчинский баха. Турчинский тийм. Турчинский ч нас орцсон. Нас орцсон тийм. Тэгээд тэдэн маань бас л одоо зүрх мөрхөөр нас орсон. Бүгдээрээ зүрхээ нас орж ийн л та. Тэгэхээр тэр хүн маань ер нь юу гэж хэлсэн бэ гэхээр лекц би сая ахин сонссон бохоггүй. Ер нь өдөрт ингээд 2 цаг хичээлэх юм бол тархамж бай, туранхаач үдээ одоо өгтөж 2 цаг идэвхтэй хөдөлгөөн хийгээл одоо фитнес хийж болно. Ямар спорт бол өдөр болгон хичээлэх юм бол зүрх судасны өвчин одоо тусах ч юм уу те. Тэр эрсдлээс 60% хамгаалаад байна. Хавдар одоо тусах эрсдлээс бас маш их өндөр хуваар хамгаалаад байна. Эн чинь бол ерөөсөө эрүүл мэнд байгаад байна. Тэгэл зүгээр л бид эрдэмтэд бид нар бүгдээрээ одоо энэ одоо баримтыг бол мэдчихээн. Гэхдээ яагаад гэдгийг бид нар тайлбарлаж чадахгүй. Одоо ийм л баримт байна л гэж хэлж байгаа байхгүй. Тийм. Ер нь энэ ч ялж байхгүй л дээ. Яг зөв хөдөлгөөн. Тэгэд зөв амралт. Энэ нэг 4 юм байгаа шүү дээ. Зөв хооллолт, эрчимтэй хөдөлгөөн, зөв амралт. Тэгээд дөрөвдөх юм нь гэхээр сэтгэл санааны тайван амгалан байдал. Энэ дөрвөн юм чинь хэлж байгаа. Дээш нь өшөө нэмээд явах юм бол цэвэр агаар, цэвэр ус мус гэдээ явчих шүү дээ. Тийм үстэй. Тэр чинь яг нь хоолндоо хоол бол ойлгомжтой. Тийм үстэй. Зөв хооллолт. Тэгээ идэвхтэй хөдөлгөөн. Би бол тэр битгий хэл хоолыг ч гэсэн их актер зөвлөдгөө шүү дээ. Жирийн тамирчин биш хүмүүс дуртай амиа идгэлтэй яа тийм үстэй. Ганцхан хөдөлгөл өстой. Харин тийм заалан дээр л ороод байгаад хэвээр. Дуртай пив уух дуртай бол пив ууж л байг л дээ тийм үстэй. Тэгээд айгүй гоё тийм одоо кек мек юу гэдгийг тийм үстэй. Шоколад марууш амттанд дуртай бол идгэлтэй яа тийм үстэй юм чинь. Гэтэл гол нь хичээлэл ах. Эргэн шатаах хэрэгтэй байхгүй. Эргэн шатаж чаддаг л байх хэрэгтэй. Тэрнээс тэгэл гоё байх гэж ингээл тэр юмны хажуугаар ингээл өөрөө тий хүссэн мөртлөө шүлсээ залгаад ингээд өнгөрөөд байна гэдэг чинь айгүй утгагүй байхгүй. Их хэрэгтэй л гэж байна.
Тэгэхээр одоо ингээд нэг энгийн залуучууд маань одоо энэ хэрэглээ гэдэг зүйлийг одоо хэрэгжилж эхэлж байна. Та тэднэрт нэг хандаж нэг үг хэлээж би бол ингэж боддог байхгүй энэ дээр нэг ингээд хэрэгжилчихлээр одоо тэгээд буцаага жижигэрчдэг тий жижигэрчдэг. Тэгээд одоо нэг орцсон хүн бол одоо ингээд насан туршдаа хэрэглэхээс өөр авах гэдэг гарцаагүй байдал баг орчод байгаа байхгүй. Одоо нэг юмсанд одоо бас яг тийм биш л те. Яг зүгээр сонирхоод хэрэгэлсэн байж болно. Одоо хин ч гэсэн өөрийгөө хэрэгэлчлээ гэж ярьдаггүй байхгүй. Би хэрэгэлсэн энэ төр гэж ярьдаггүй байхгүй. Тэгэхээр одоо би жишээлбэл 93 дэлхийн аваргад орох гэж хахад надад тухайн үед хөндийг өргөлтийн чинь энэ талаар хамгийн их мэдлэгтэй хүмүүс байлаа шүү дээ. Надад хүн зөвлөж ирсэн. Чи нэг эдийн ширхэг тариулчаач гэд. Тэгтэн за болио доо гэд. Яг би өөрөө бас нэг жоохон юм уншаад мэдээлэл авч ирсэн учраас би болохгүй гэдгээ мэдээд тэгээд би анхны дэлхийн аваргад ороход анх удаа орж байгаа тамирчнаас заавал авдаг байсан байхгүй. Яг гэвэл гишүүнээр анх удаа эсэж орж байгаа орны тамирчин. Би мэдээж одоо юун тэр томчууд чи бодоод гүн тэршлэр камп энэ тэр үзэж байгаа тэмцээн шүү дээ. 150 хэдэн орж байгаа. Би бол мөн Шинков шүү дээ. Тэгээ ороход миний нэрийг дуудаад надаас логикны шинжилгээ авч ирсэн шүү дээ. Би одоо тэр шар хуудасаа одоо бол хадгалдаг. Тийм яагаад гэвэл би яг 3 дахь удаага төрүүлж явах үеийн минь яг үед надаас авсан шинжилгээ байхгүй. Тухайн үед магадгүй би хүний зөвлөгөөг дагаад шалихгүй юм байж юм хэрэгэлсэн бол үдээд бас л нэг нэр хоёр хооч зүүцэн явж байгаа шүү дээ. Тийм үстэй. Тийм учраас би зүгээр залуучууд юу гэж хэлэх гэдэг нөхөр магадгүй хүн сонирхоод бас одоо бас энэ хүмүүст яаж өрсөлдөх юм хурдан богино хугацаанд нэг айтайхан болчих гэж бодоод хэрэгэлсэн байж болно. Үгүйсэхгүй. Гэхдээ энэ өндөр зэрэглэлийнхэн шиг хэрэглээгүй нэг хэсэг үзчихэд дими юм байна гэдгийг ойлгоод тэгээд болиод болчих хэрэгтэй байна. Тэг болиод эргээд зөв хоолтой нөгөө витаминжилт нэмэлт бүтээгдэхүүнээ хэрэглээд явахд болохгүй юм байхгүй шүү. Харин тийм. Болно шүү дээ. Харин тийм. Тэгээ болчингуудаа нөгөө нөхдөж одоо бүр заалнаасаа одоо бэлтгэлийг сонирхолгүй болж болоод ингээд байгаа нэг муухай асуудлууд байгаад байна л. Тэр бол буруу. Эцэс бити хаяараа л гэж хэлсэн. Харин мэдээж битгээ хаяа. Тэгэл нэг хэсэг жоохон өгүүлэгдэж магадгүй тэрийг л болчиход хэрэгтэй байхгүй. Тэгэл зүгээр натурал байвал тэгэл зүгээр цаашаага гоё биетэй байгаад ингээд янз бүрийн асуудал эрүүл мэндийн том асуудалд орсон дээр юм уу? Эсвэл олон жил энэ хорвоо дээр хүн болж төрнөд чинь гоё үсттэй чинь. Чи үтээр ингээ яриа сууж ийн гэж гоё байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хүн болж төрөд аль болохоор энэ хорвоо дээр нэг жоохон удаан баймаар байна шүү дээ. Хин ч гэсэн тийм шүү дээ. Би тэр талаас нь зөвлөмөр байна. Тийм яг зөв юм. Тэр л яг бас тэгж байна. Одоо 1000 тэгэд яахын тэгэд мондөг боллоо гэд чи Ороны колумны чи бас нэлээд мөнгөтэй болцсон шүү дээ. Нэг 10 сая доллар моллор гэж ах шиг байна л дээ тийм. Би өчигдөрхөн л үзчихсэн. 17 оны байдлаар. Гэхдээ яхаа мэдээж тэр жүжигчтэй харьцуулбал жоохон л доо тийм үстэй. Хөл бөмбөгчтэй тийм. Тэгтэл 10 сая долларынхаа бараг сая долларын бараг зарцсан багтаа энэ нэрүүл мэндтэй. Тэгээ зараад нэмэргүй шүү дээ. Тийм. Тэр апрессанд орохдоо бол тэгсэн гэж л бараг. Харин тийм. Apple-ийн Steve Jobs мопстой бол бүр харьцуулаач нэмэргүй шүү дээ. Мөнгөний хувьд тийм шүү дээ. Бид нар чинь бол бүр тэр бумаар яригдах доллартай хүмүүс шүү дээ. Хамгийн баян Schwarzenegger л байгаа шүү дээ. Тийм шүү дээ энэ чинь. Бодигийнхэн дотроос бол тийм шүү дээ. Бодигийн нэмэрч дотроос тийм. А гэхдээ Schwarzenegger-ийн тэр олсон мөнгө чинь бол яг бодибилдингээр цэвэр олсон мөнгө биш шүү дээ. $1000 ингээд тоолоо зогсчихсэн үн шүү дээ. Тайзан дээр. Тийм. Киноноос л олсон мөнгө шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр бол эндээс бол ер нь бол мөнгө олох боломж бол баг байхгүй шахуу тий. Хэцүү. Тий. Баг байхгүй. Тэгээ одоо энэ чинь хэдхэн хүмүүст мөнгөтэй хүмүүсийн би ингэж агсалтыг харж хахад Рич Гаспарыг би тийм 80 сая доллартай гэж би бол ерөөсө боддоггүй байсан байхгүй. Рич Гаспари чинь Schwarzenegger-ийн дараа ордог юм байна. Тэгээ дараа нь хэн Жей Катлер чинь бас нэлээд мөнгөтэй нөхөр байлаа шүү дээ. Гэхдээ л энэ жүжигчтэй харьцуулахад юу ч байгаа байхгүй. 30 сая маяч гэнэ тийм л байгаа байхгүй. Би харин тийг сонсч лээсэн. Мистер Олимп тэмцээнд ингээд төрүүлчихэд Жей Катлерийн нэг яриаг төрүүлчихэд бид нар ингээд та нар ингээд бидний амар баян гэж бодоод тах шүү. Бид нар зүгээр ингээд сургаггүй нэг клубий нэг хөл бөмбөгчнөөс одоо ядуу штэ бид нар. Үнэ. Тэгж ярьжсэн. Тийм. Тэгэхээр тэр нөгөө нэг одоо эрсдэл болоод ерөөсөө одоо бас хэцүү л дээ. Тэр одоо бас л хобби л байна. Одоо энэ MMA энэ хэм ингээд байгаа шүү дээ. Макгрегор энэ төр гэдэг. Тэд нар чинь бол Хабиб энэ төр бол тэр чинь бүр замбраагүй юм билээ шүү дээ. Тийм замбраагүй юм билээ шүү дээ. Тэр нөгөө бокс чемп лээ.
Mayweather ч бүр долларын тэрбум унтсан байл шүү. Харин Долларын тэрбум унт. Jordan энэ чинь. Тэгэхээр чим үндэмжиг сонирн байгаа биз дээ. Уг нь хүнд спорт шүү. Эрүүл дээр хичээлээ. Тийм эрүүл мэндэ бол бүр золиослон барин яаж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгсэн мөртлөө ингээд шагналт нь бол уг нь $100,000 байсан шүү дээ. 80 онд 90 онд чинь. Тэгээ одоо нэмэгдээ 400,000 болсон шүү дээ. 400,000 болсон биз дээ. 400,000. Тэгэл би хэнийг Колмнийг харахаар 10 сая гэдэг тэгэхээр надад айгүй чамлалтай сонсогдож байгаа байхгүй юу? Монголд бол амар мөнгө л дөө тэр чинь тийм үстэй. Гэхдээ тэнд бол тийм үстэй. 80 оргил дээр байгаа. Тийм өндөр зэрэглэлийн тамирчин дэлхийд 8 тийм ээ? Тийм 8 удаа юм. Нийслэл олимпиа 8 удаагийн авраг хөнгө гэж тийм байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр энэ болгоныг юу гэж ярих гэдэг нь вэхээр ер нь нэт эрүүл байсан дээр л гэж бодогдоод байгаа байхгүй юу? Эрүүл мэндэ. Тэгээ миний ярьж байгааг залуучууд янз бүрээр өөрөө өөрсдийнхөө хүлээж аавна үс тийм үстэй. Миний ганц бодож явдаг юм бол одоо энэ тамирчид ингээд ийм юмнаас болоод ингээд эрүүл мэндэ алдаад байна шүү. Тэд нар тэгэхэд чинь бол тийм мөнгөтэй мөртлөө эрүүл мэндэ алдаад байна шүү дээ. Рич пиано гэдэг чинь бол бас мөнгөтэй л хүн шүү дээ тийм үстэй. Тэгээд ямар ч боломжгүй. Тэгэхээр сайхан эрүүл сайхан бие бэлдэртэй. Ялангуяа нөхөн үржихийн насан дээр явж байгаа залуучууд үр удмаа аягүй сайн эрүүл чирэг тийм үстэй чинь Монгол орондоо сайхан эрүүл хүүхдүүд төрүүлээд ингээд явмаар байна шүү дээ. Энийг л тэр нөгөө ажил амьдралдаа ашиглаач л гэж хэлмээр байна. Яг үнэ. Харин ингээд одоо дэмжлэг тусалцаа олгоол тэ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээл өөр юм дээр ингээд одоо маш их одоо том зорилго тавьж байгаад яваач гэж хэлмээр байна. Одоо хүчний спортууд ялангуяа одоо ганц бодигоо яриад муулаад яах вэ? Ялангуяа одоо үндэсний бөхч байна. Тэ? Одоо хүчний 3 төрөлтийн power lifting гэж байна. Ингээл хүчний төрлийнхэн бол ер нь хэрэгэлдэг нь нууцгүй шүү дээ. Гэхдээ бүгдэнд нь хамаатай байхгүй энэ бол тийм шүү дээ. Зүгээр хамгийн илүү эдгэн л өөрхийн нөгөө том болчингуудтай хүмүүс нь хамгийн ил харагдаад идэг болохоос цаагуур бол бүгдээрээ л баа шүү дээ. За тэгээд өндөрлгөө тэгэл нэлээ одоо ярьлаа. Тийм. Баярлалаа. Тэгээд би бол тэгж бодож чинь та бол ингээд заавал энэ дуу хоолойгоо ерөнхийдөө өвч явах хэвээр одоо тэгээд бид нарт залуучууд бид нартэй яагаад тэгэхээр бодибилдинг фитнесийг Монголд одоо хөгжүүлэхин төлөө одоо маш их чармаал зүтгэл гаргасан энэ одоо юутай бол та бол 100% холбоотой юм хүн байгаа байхгүй. Тэгээд ирээдүйд юу болж чинь яах чинь тэр цаашдынхаа залуучууд бид нарт бас их зөвлөгөөгөө өгөөрэй гэж би хэлмээр байна. Тийм. Тэгээд дараагийн бас нэг уулзах нэг бас юу гарах бах гэж бас бодоод байна л та. Тийм. Тэгээд их спорт гэдэг гэхээсээ илүүтэйгээр одоо энэ фитнес чиглэлээр Монголын айгүй олон одоо энэ нэр нь статистик судалгааг би нарийн мэдэхгүй байна. Статистик үзэх юм бол энэ бол хамгийн олныг хамруулсан спортын холбоо бол бодибилдинг фитнесийн холбоо мөн шүү тийм ээ. Энэ фитнесээр хичээлж байгаа энэ олон клубүүд тийм биз дээ. Арилжааны чиглэлийн клубүүд ч байна. Яг тамирчин гаргаж байгаа клубүүд ч байна. Тэгэхээр энэ олон хүмүүсийг эрүүл болгоод улс нийгэмдээ хорондоо ийм уудаг хүмүүсийг багасгаад тийм биз дээ. Хөдөлмөрийнх нь чадварыг өндөр болгоод амьдрах хугацааг нь өшөө улам орт болгож байгаа. Айгүй буянтай ажил хийж байгаа хүмүүс шүү. Манай фитнес бодибилдингийн холбооны энэ гишүүн холбооны бүх одоо клубын багш тасгалжуулагч нар зүгээр зарим нэг тийм одоо сая битэрий ярьдагчлан тийм одоо байдлаар бусдад одоо нэг сурталчилгаа явуулах юм байвал энэгээ болоорой л гэж би зөвлөмөр. Тэгэхээр одоо дээр үед бол бас энэ мэдээлүүд нь одоо таны хэлж байгаагаар энэ мэдээлүүд бас одоо байхгүйсэн бохгүй одоо намайг хичээлж байгаа. Тэр аз жаргалын даавар гэдэг чинь дофамин гэж та сонсч байсан дээ. Тэр дофамин чинь л ерөөсөө л энэ фитнесээс шүүс авчт юм шүү дээ. Тэгээ бид нар тэрэн дээр ингээд аз жаргалтай болоод идэг шалтгаан ерөөсөө тэрээс та одоо хүртэл явдаг үстэй тий. Наадам дээр тантай бас нэг альтуултаа ярилж байсан. Тэгээ тэр нэг аз жаргалыг тэндээс олоод авчаад байгаа байхгүй. Тий. Тэгээ тэр мөр нь одоо ил болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо тухайн үед уурга гэж юм ерөөсөө байгаагүй шүү дээ. Намайг тамирчин байх үед. Тэгээ энэ сүүний үйлдвэр дээр очихоор тэр нэг ампит гэдэг нэг муухай гашуун юм байдаг гэсэн. Тэрийг уудаг гэсэн бид. Тэгээ ямар юутай зөөрлөмөд мэдхгүй. Адууны шээс би ямар ууж үзсэн биш. Адууны шээс нэг тийм үнэртэй бид юм да. Яг л тийм юм тэгэл ярваж байгаа л өөр арга байхгүй шүү дээ ампит гэдэг. Тэ?
түүхий одоо хүнсний бүтээгдэхүүний нэмэлт уурга гэдэг нэг юм байдаг байсан. Тэгэл өөр юм байхгүй. Крем дүрхэхээр крем байхгүй. Крем хаанаас олдох. Тэгээ энэ Дарамын театр дээрээс очиод таньдаг ганц нэг жүжигчд мужигчдээс гуугаад нэг юм дөрвөлжин хайрцаг дотор нэг олон өнгөд байдаг ш. Тэрэн дундаас нэг шоколадан бор өнгийн ухаж аваад гялгар уутанд хийгээл тэгэл би бүгдийг хамаад авчдаг гэсэн. Тэгээ ямар сайнтай дараа нь араас мэддээд хүмүүс очих нөгөө Батцөр бүгдийг аваа явцсан ш. Бүгдийг аваа. Тэгээ дараамийнхыг аваа, дараа нь дуурийнхыг очиод Дуурийн Намнан Баяр гэдэг миний таньдаг балетч юм байсан. Төлөөгч болсон. Тэрнээс очивол тэгэл тэр хавийн хамгал шоколадан барын жүжигчд харин тэр шоколадан барын харьцангуй баг хэргэлдэг байсан юм шиг бол тэрийг авчдаг байсан байхгүй. Тэгээ сүүлдээ олдох болоод дөрөнгөт нь юуны кино үйлдвэрлэлөө очиод кино үйлдвэрийн тэр Морелк гэдэг нэг юм бидгийг бас боддог юм бид. Тэрийг аваад тэгэл үндсэндээ зах зээл байхгүй болчихж байгаа юм чи тийм нэг авах газар байхгүй. Тэгээ сүүлдээ уруулын бодог модог найруулсан шүү дээ. Нөхдүүд уруулын бодлыг ингэж хольж найруулаа. Зарим бүр нэг дөнгөж гарсан гахаан тоороо шиг ягаа магаа энэ тэр сонио өнгөтэй юмнууд энэ тэр ганцны гарч ирж ирсэн шүү. Уруулын досоор дүрхэн 9-ийн дос гэж байсан шүү дээ. 9-ийн досоор дүрхэл тэгэл тийм юм байна. Гүлийсэн дээр нэг талхаас харж л байсан. Одоо бол бүгд байна шүү дээ. Одоо бүх уурганч байна, гремч байна, шүрштгэнч байна, төрхтгэнч байна бүгд байна шүү дээ. Одоо дэглэм бүх мэдээлэл зөвхөөсөө баахгүй тийм. Чи яахын ороод зүгээр YouTube руу ороод Орос, Англи бүгд дэр байж шүү дээ. Бүх хэл дээрээс гаргаад ирчихлээ. Голон дэргээл хэрэгжүүлээл одоо хийгээл хөдлөлчихөд байгаа. Тийм одоо таны хувьд бол одоо бүр тэмцэж одоо ноож зэрэг мэрэг таахтай хүртэл бүрд чинь. Тийм тэр чи одоо хөрөнгөтний үзэл сурталыг тийм яг нөө Оросын одоо тэр дээр үеийн холбооныхан бас яг адилхан тийм замналыг туулсан юм байлээ. Хөрөнгөтний үзэл сурталыг Монголын ардын аримд нэвтрүүлэх гэж оролдож байгаа зэрэг гэж байгаа шүү дээ. Өө сэтгүүлүүд чи аяж нөгөө хэлсэн сэтгүүлүүд бүгдийн миний өстө хичнээн хайртай сэтгүүлүүд тийм үстэй тэр бүгдийг махгүй. Тэр нөгөө энэ ширээнд ороод дэвссэн байсан нөгөө Стив Ривз нөгөө гой Фрэнк Зен тэр бүгд байхгүй шүү. Серж Олево бүгдийг аваачаад тэр чинь хайчилж аваад ширээнд ороо хийгээд тэр сэтгүүлийг өдөр болгон үзэж тэгж кайф авч ирсэн байна шүү дээ. Тийм хаалттай байсан байна шүү дээ. Нийгэм амир угааз. За хоёулаа цаг ярьчихлаа. За. Тэгээ юу өндөрлөх үү? За өндөрлөө. За стак баярлалаа өндөрлж ирсэн. Тэгээд дахиад дөрөх юм бол ирээрээ. Тийм. Зөндөө сонирхолтой юм яах. За ингээд энэ юугаа ингээд одоо ингээд өндөрлөө. Тийм. Баярлалаа танд. За жамчсан баярлалаа. Миний бүр хуучны юмнуудыг санагдуулж яриа одоо өрнүүлсэнд. Тийм. За